За юу вэ? Манайс ч 30 мянган болоод бүр дээрэс нь 25 онж гарцсан байж шít. Бичлэгээр бут тавын аалын игээл байсан ч айлдын оройтц юм шүү дээ баг. За энэ оройтогч яах вэ? Тэгэхээр өнөөдөр манайсын ярих маш сонирхолтой нэг аним байгаа. Та нарын мэдхэл баг төрөл бүрийн аним байдэн да. Тэр дундаас өөр ертөнцид өргөндөг бас чөтгөрийн хааны тухай аним. За тэр ч яах вэ? Та хэд чинь бүр хэдэн хуруу товчлоор ирээд арахгүй их гүүргэр болчихжээ. Гар идрээс чи алдуунахгүй дээ нөгөө guys. Тавсан. 領域展開無料空所 Төөрдөг ойдундах орхигдсан харанхуй цайзад нэгэн эрэхтэй ганцаараа амьдарч байлаа. Хүмүүсийн ад бай болж үзэн ядагдсан түүний нэрийг Заган гэдэг. Зяк мань аниме эхлэлд гинэт нэг хөлсний дайчин нүүр нь улаанаар эргэлдээл жоохоо охинлоо дайрж байна. Гэтэ азаараа тэд Заганы газар нутгтэр байсан болохоор Заган ч ирж аварна. За аварнж гэж өөрийнх нь нойрыг нь алдагдууллаа эдэргээд толгойг нь бяцалчнаа. Тэгсэн нөгөөх нь хараад нөгөө нэг авруулж исэн охин ухаан алдаад унтсан байдیں۔ Заган ч өөрөө охиныг байсан газар руу шилжүүлээд өөрөө цайз руу унтахаар явна. Тийм guys. Энэ дагаад байгаа 7 хоног нойргоо тоглолцсон юм шиг царайтай залуу болоо. Заганы ажлын хамтрагч Барбатос юм. Тэр хоёрыг ярьж байх зүйл нь сайхан энэ ертөнцийн чөтгөрийн хаадын нэг орлого. Марчосиас гих чөтгөрийн хаан нь таалал төгссөн юм байна лээ. За ертөнцийн тухай сайхан дарааллын хэлээд өгье л там brothers. Чөтгөрийн хаад бол тэр хэрэгэмтэй хамт асар их шидийн хүч авч яваад доод чөтгөнгүүдийг удирдах хэрэгтэй хүмүүсийг хэлдэм байлээ. Энэ чөтгөрийн хаадууд донд нь нийт 13 чөтгөрийн хаан байх ба тэр дундаас хамгийн удаан амьдарсан чөтгөрийн хаан нь сайхан үхсэн юм байна лээ. Чөтгөрийн хаан үхсэн болохоор түүний эд зүйлсээ дуудлага худалдаанд зарах гэж байгааг нь мэдээд Заган орохоор болно. Тэнд нь бас нилээдүүд ажгүй хүмүүс байна. Хүчрхэг сэлэмчин, гайхалтай шиддэн гээл бүр илвчи хүртэл байна. Дуудлага худалдааны төгсгөлд өмнөх чөтгөрийн хааны боол байсан эльф эмэгтэй байна. Харин тэр эльф эмэгтэйд нь Заган анхны харцаа шууд дууралж байна. Эльф эмэгтэй нь үн хэлэгдээгүй байхад л бараг Заган шууд хамгийн өндөр үнийг хэлээл худалдаад авчна. Ганц муу зүйл нь энэ эльф эмэгтэй нь маш готронгоо бараг л өөрийнх нь оюун ухаангүй мэт. За юутэй ч Заган эльф эмэгтэй дагуулад цайцтай байд ирнэ. Тэгснээр манай залуу эмэгтэй хүнтэй яаж харьцгаа яах гэдгийг мэдэхгүй баахан бодолж. Жишээлбэл тэнгэр үзэсгэлэнтэй байна шүү. Эсвэл цайд чамд ямар санагдаж ийн гэх мэтлээ. Ядж хахад нөгөөд айгүй утгагүй. Эхлээд эльф эмэгтэй нөрөл Нефелия. Тэгтэл жоохон гой сонсогч ин тэ нэ. За энэ ч яах. Манай хоёр ярилцсны эцэст бол Нефиг овгуудаас ганц хараагцсан эльф гэж хэлнэ. Үгүй ядж хахад Нефийн бүр амар амьдрах хүсэлгүй. Заганыг юм ярих болгонд л ярьсан юмыг нь ягаад ч мөхөг хэдэрлөө оруулчихна. За манай Заган ууг нь харахад хатуу эвгүүч дотроо маш зөөлөн шийдтээ. Ямар сайндаа л өглөөний мэдлэгээ эсвэл яаж сайн уу гэдгээ ч хэлж чадахгүй. Наад захын харилцаа нь сайн ч мэдгүй. Тэрийг мэддэг болтой байсан бас өөртөө жоохон готроод идэв. Манай хоёрын өглөөний хоол гэж зүгээр л хатаасан мах. Тийм мэдээд байсан болохоор Нефели хоол хийж өгөхөөр болно. Тэр хоёрыг хоолны жороо цоглуулахгаа явж байхад нь замд нь 8-ачны тэрийг уулын дээрэмчдэд бүслэгдсэн байна. Яг нь Заганч бүгдийг нь амархан зохицуулчихна л да. Заган ууг нь 8-ачтай тусалсан биш зүгээр л Нефи дээрмждэг тийм сүртэй муу хүмүүс биш гэдгийг мэдүүлэх гэж байгаа л ийм зүйл болох шиг боллоо л да. За юутэйч юу мэддэхгүй баахан явсны эцэст хотод ч ирээд амжина. Хотод ирээд эхлээд Нефид амьдралын шаардлагатай хэдэн зүйлс авч өгөхөд бас нэлээд хэдэн ирээд зүйлс гараад байна. Заган бол Нефигээс өмнө нэлээд ширүүн харагддаг байсан юм шиг байна лээ. Хүмүүст гэхдээ одоо Нефитэй хамт амьдарч гисэн үү яасан. Хүмүүсийн нүдэнд ч шал өөр харагдаж хамаагүй дулаахан энергитэй болсон юм шиг гэх үү одоо. Харин энэ үед ариун сүмд нөгөө аниме эхлэлд гараадсан Заганаар авруулсан эмэгтэй байна. Тэгснэ ариун сүмснээ яагаад ч юм явж байгаад Заганыг алах даалгавар авчна. Бусдаар бол манай Заган болон Нефи хоёр болоо улам дотносч байна. Үгүй ядж хахад Заган өглөөний мэд гэж хэлс орсон юм байна уу да. Тэгээд бас Нефиг хурган магтсан чинь Нефи айгүй хөөрхөн баярлаа л байна. Баярлаад гэж яах вэ? Миний нүдэнд л Заган тэр хоёрыг ярьж байхад нь гадаа нөгөө ариун бүлгэмийн эмэгтэй дагуулуудтайгаа ирсэн байна. Заган ч гэхдээ дагуулуудын нүдчээл ганц эмэгтэй дайчин гэнэ. Ядархайг нь хүлээнэ. Яагаад гэсэн чинь эмэгтэй хүн хүрч чадахгүй гээл баг над мэтийн уйрахаар үхлээд. Ядж хахад Заган тэр эдийг үзэж явах хоорондоо Нефи цайзаас гараад ирнэ.
Боломжийг ашиглаад шууд Нефи рүү дайрах гэж байхад нь Заган аварж өөрөө ч бүр жаахан бэртгэхэд л Нефи уурлаж тэр хавийг зүр юу ч хөө модоор хучаа ичнэ. Гэхдээ дараа нь маш ихээр уушлалт гуугаад мөн өөрийнхөө тухай ярина. Нефи багаас л тосгоныхондоо гологдож мөн аз үзэгдэж байсан. Түүнийг цагаан өстөө төрсөн болохоор нь хараагдсан гэж гоочилдог байсан юм байна лээ. Гэхдээ нэг өдөр шиддэнгүү дайрж ирэхэд Нефи эсэргүүцэл үзүүлэлгүй баригдахад бусдан зүхтааж байсан. Эльфүүд амьд байхдаа л маш үнэтэй байдаг ч өгсөн хонь хүртэл овоо үн хүрд юм шиг байгаа. Тэнд нь яж байгаа маш олон эльфүүдийн цогцос хараад Нефи зүгээр дотор маш ихээр баярлаж инээж байсан гэл одоо бас өөртөө маш их дургу болцсон юм лээ. Гэхдээ Заган арай ухаалгаар харагдаад амжина л та. Маргааш нь Заганыг ажлын хамтрагч Барбатос ирэхэд мань хүнийг шал өөр болсон байна. Зөөлөн өрөвдөх сэтгэлтэй эдэргээл үгээр идэл. За юу дэж нэлээд зүйл болж Заган ямар ч утга учиргүй чөтгөрийн хаадад дуудагдахад тэнд нь ёстой л бөөлж сүрмээр асар их хүчтэй хүмүүс байна. Яах гэж дуудсан шалтгаан Заганыг чөтгөрийн 13 хаадын нэг болгох гэж. Загаанч гэртээ ирж өөрийгөө чөтгөрийн хаадын нэг болсноо хэлж бас Нефиг хүзүүвчийг тайлж өгөн түүнийг өөрт нь хэрэггүй идэргээл хэлчихнэ. Шигт ард нь нэг юм байгаа бродсыг мэдрээд байна. Угаасаа яаж хаях вэ? Нефи хотод хаягдаад ирсэн биш өмнө дэгдээсэн. Нөгөө ариун бүлгийн охин Баатриг Нефи рүү дайрж ийн гэж ойлгоод хотынхон бүгд загнахад буруу ойлголт болоод эви энэ охин уйлж мөрлөд байхгүй. Манай Нефи ч хотод хаягдаад ирсэн. Найзууд гэхүүд танилуудтайгаа ярьж байна. Охтууд ч угаасаа ингэж сэтгэлээ нээдэг л ах л та. Гэхдээ тэднийг ярьж байхад яагаад ч нэг хар зүйл сороод аваад явна. Нефиг бас Хүлэгбаатар хоёрыг хэн тэгсэн бэ гэхээр Заганы ажлын хамтрагч Барбатос ээж таарна. Барбатос тэр хоёрыг хулгайлсан шалтгаан майр ойлгохгүй. Зүгээр л Заган чөтгөрийн хаан болсон болохоор өөрөх нь болох ёстой байсан зүйлийг булааж, мэдлэгийг нь булааж яасан гэлээ бүгднийг нь булаасан гээл. Бүгдийг нь булаасан болохоор одоо хүчээр өөрөөс нь чөтгөрийн хааныхын цол хэрмийг бүгдийг нь булаана гээл. Жохон өшөө олмыг юм хийх гээд байгаа юм байна лээ. Сүрхий зан үйл хийн гээд Нефиг авч явж байтла Заган шууд л хүрээд ирнэ. Мэдээж Заган одоо чөтгөрийн хаан. Шиддэнгүүдийн дээд оргил болох юухан байх вэ? Энэ сааралцсан нүдтэй замаг. Гэтэ байдал арай өөр тийшээ эргэж. Энэ муу замгийг бүтээсэн шидийн тойрог нь шал өөр юм дуудчихна. Ууг нь чөтгөрд дуудах ёстой ч ягаад ч нэг сүүдрийн хүүхэд ч юм уу тийм юм дуудчихна. Тэсний тэр нь бүр аймаа галзуу хүчтэй. Өмнөх 12 чөтгөрийн хаадаас мэдэрч байгаагүй дарамтаа энээс мэдрээд бараг л ухаан алдах хэмжээний. Гэтэ энэ зүйл нь гэнэт манай Заганд мөргснөө хаантан минь тушаалаа өгж идэргээл. Жохо тиймэрхүү ухааны юм ярина. Юу болчих вэ гэсэн чөтгөрийн хаад тэмдэг буюу тэр нь нөлөөс юм шиг бололтой. Мань хүнийг айсандаа л шууд буцаа зайл 100 гээл байхгүй болох чинь л. Манай хоёр шууд л нэгнийгээ үнсгэн холгоо цэвэрлдээл. Үргэлж хамтаа охин минь гээл. За юутай ч нэг хөөрхөн зүйлс их гарна. Эцэн угаасаа уулдсан юм чинь хоёр. Тэр явдлаас хааш тэр сонин сүүдэр шиг амтныг Заган нилээн судалж байсан ч юу ч олдохгүй байгууд бол тэр юм юм шиг байгаамаа нэг чөтгөрлөг зүйл авшиг байгаа ялцчих. Мэдээж Заган чөтгөрийн хаан болсон юм чинь янз бүрийн хүмүүс ирж дайрж эсвэл долгионох нь ойлгомжтой. Гэтэ энэ удаагийн хүн нь могоо гэж утсан чинь жоохоо охин. За юутэй ч чөтгөрийн хаан руу дайрсан гэдэг шийтгэл өгөхөр болно. Яг хүнд шийтгэл биш л те. Зүгээр л туслах үүрэгтэй юм гэх юм да одоо. Жоохоо ааштай охин болохоос л Нефи шиг л хөөрхөн жоохоо охин. Яагаад чөтгөрийн хаан руу дайрсан шалтгаан ердөө л айсан да. Энэ ертөнцид нь хүмүүс нь луугийн мах идвэл химжээлшгүй шидтэй. Луугийн цусоо бол өхөшгүй. Ясыг нь үүрүүлж уувал ямар ч өвчин гэдэг нь гэсэн нэг тийм домогтой юм байна лээ. Тийм болохоор л мань жоохоо охин айгаад чөтгөрийн хаан дээр ирсэн юм байна л дэв юм. Манай хоёр шинээр ирсэн охинд хувцас авч өгөөд хотоорч жаал явж хахад замд нь ариун сүмийн нөгөө эмэгтэй таарж яг хоо энэс хойш манай хэд хуучин чөтгөрийн хааны цайзруулж хэрэгтэй зүйлс байгаагүйг нь мэдхэн тулж явна. Гэхдээ тэр дотор нэг иймэрхүү зүйлс олно л доо. За эцэст нь манай хэд хуучин чөтгөрийн хааны номын сангаас маш хэрэгтэй зүйл болсон. Ариун сүмийн 12 ариун сэлэм. Энэ хооронд ариун сүмд бол жаахан маргаан гарч байна. Нөгөө улаан үстэй эмэгтэйг сэлмийг нь яагаад ч буцаагаад өгчин. Энэ ариун сүмд нь бас өөр нэг ариун сэлмигийн эзэмшдэг ах хүү байдаг нь барыг тэр дунд хамгийн сайн гэх цуу яриатай юм байна лээ. Ариун сэлмийг маш удаан эзэмшсэн. Тэгээ бас хамгийн сайн эзэмшдэг гэсэн. Олон зүйл болсон ч Заганыг буцаж ирэхэд нь мань эльф эдэр усанд орцсон хүлээж байна. За энэ чи яах вэ? Мань хэдийг яг гой байж хахад гаднаас Барбатос нөгөө сүмийн улаан үстийг бариад ороод ирнэ. Яасан бэ гэсэн чинь нэ охин сүмийн гадна танихгүй хүнтэй ярилцж хагаад өөрөө ч мэдлгүй ухаалцчих.
Юудэч Загана юу босон тухай асууж байгаадаа сүмийн улаан үстэг төр цайзтай байлахаар болно. Мэдээж нөгөө ногоон луутай охин чинь бол аавыг нь ариун сэлэм эзэм шиг чөнөөцсөн болохоор нилээн дургу байна. Улаан үстэд. Тэр тусмаа янз бүрээр сонь зүйлсийнэ. Мэлхийн нүүрэн дээр нь тавьж гэх юм уу одоо нилээдгүй сонь зүйлс хийх болно. Одоо хүүхэд юм байна. Дэний явдлаас хойш луу охин ч гинэт алга болоход нэг харсан. Манай ариун сүмийн ах үүтэй таарсан. Тэрийг нь хараад Загаанч хамгаалах гээд ирсэн байна. Загаан болон ариун сүмийн хөгшөө ах хуу хоёрыг хоорондоо нилээн тулаан болсон ч хөгшөө өвгөн болоо ялагдана. Мэдээж чөтгөрийн хааны эсрэг үзэж амжтай ямар арга байхад. Эдний ярьж байгаа зүйлээс нь үзвэл луу охины аавыг алсан хүн нь манай ариун сүмийн өвгөн биш харин чөтгөрөд болж таарсан. Энч баттай байж болцсошгүй шинжтэй. Манайд жаал ярьсны эцэст тэд ч цайз руугаа буцаж бүх зүйл амар тайван төгслөө guys. Юугээл дуусаад байж хав дээ. Улаан үстэй чөтгөрийн хааны цайзад байгааг нь мэдсэн ариун сүмийн номлогч нүүл тэлт. Гэхдээ түүний тэлтэрж явах хоорондоо нөгөө хөгшөө ахгүй ирээд байхгүй болгочноо. Харин тэрнээс хойш нэг мэдсэн чинь мань ариун сүмийн нөгөө өвгөн ах чинь Загааны туслах болцсон юм. Энэ цайзад нь хамт амьдрахаар болцсон байна бүр. Өдөр хоногуд ч жаргалтай өнгөрөөд л амттын идээл нефич хотод нилээн даасч хүм болгонтой л айгүй эвтэй. Хийсэн амттангаа хүртэл найз нартай өгөөл. Бүх зүйл л маш хэвийн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ guys? Жаргалтай төгсгөл. За тэгвэл энэ хүртэл үдсэн чамд баяр хүргэе. Мэдээж дуусал нь үдсэн бол ойлгомжтой шүү дээ guys тий. Зү. Чи яг дарах ч нь уу? Дар. Зү. Маш сайн байна за. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай guys.